За одоогийн Оросын албаны улсын бүрэлдэхүүн дугаар бурайд халимаг Туваагийн иргэд Монгол улсад давуу эрхтэйгээр ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. За тэд Монгол турхтны гэрээгээ төрийн бүс байгууллага байгуулж Монгол үндэсний карт гихчийг санаачилжээ. За хэрэв Монголын төр тэдний саналыг зөвшөөрч Монгол үндэсний карттай болвол Туваа, бурайд, халимаг зэрэг Монгол угсааны иргэд одоогийн иргэншлээсээ татгалзахгүйгээр Монгол улсад амьдрах суурь нөхцөл нь бүрдэх юм а. Орос гүрэнд 350 мянга монголчууд, бурайд монголчууд, 200-аар аярд монголчууд, 200-аар Туваа дээр монголчууд байх. Нэг миллион бууки, 1 сая бууки монголчууд тэндэг байна. Бидний монгол хүн гэж мэдээд монгол нутаг руугаа ирж монголчуудаараа хамтарж нэгдэж явсан шуга хөвөө мартан зүгээр цаашаа явж байх гэж монгол ертөнцөөгөө явах гэж бодож байна. Хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан халимаг, бурайд, Туваа одоо энэ алтаа энэ хүмүүсийн Монгол үндэстний карттай болъё. Энэ картны ямар учир шалтгаантай байг бол Монголд энэ хүмүүс ирж амьдрья, ажиллая гэдэг байгаа байхгүй юу? Дэлхийд дээрх бусад улс орнууд өөр орны иргэншилтэй болсон иргэдтэй илүү дотн хандаж ирсэн олон жишээ байна. Бидний хувьд ч Монгол орондоо чөлөөтэй ирдэг болох, эндээ ирээд эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авдаг болохыг хүсэж байна. Мөн ажил хөдөлмөрч эрхэлдэг болох хүсэлж бидэнд байгаа юм а. Үүнийг зохицуулахын тулд Монгол үндэстнүүд нэгдсэн карттай болох ёстой гэж бид үзсэн юм а. Ийм төслийг бид санаачлаад явж байна. За Евразийн тусгаар тогтсон улс үндэстнүүд их хэл түүх уламжлалаа хадгалан хөгжүүлэх үүднээс элэг нэгтнүүдэд дэмжих хууль тогтоомжийг баталсан тухайд хэд ярьлаа. За тухайлбал Казахстан улс дэлхийд даяар тархан суурьсан казак иргэддээ зориулж казак карт, туйлын карт гэх зүйлийг гаргасан байдаг бол Киргиз, Унгар улсууд ч гэсэн өөр улс оронд амьдардаг иргэддээ боломж олгосон байдаг гэлээ. За тэд энэ асуудлаар улсын их хурлын гишүүдэд хандаж байгаач манай улсын их хурлын гишүүд зүгтааж хариу өгөхгүй уулзахгүй байгаа гэлээ. За мөн энэ асуудлаар Монгол улсын ерөнхийлөгчид хандахаар тэдний төлөөлөл төлөвлөсөн байна.